쇼 үргэлжилж байна. Одоо тоглоом бол үнэн үү үлгэрөө. Ингээд өнөөдөр дашны балжин юм давцсан гэдэг шиг бидэнтэй жавхлан баясгалан хоёр давцсан өдөр болж байна. Баруунаас ардын жижигч жавхлан. Зүүнээс арай жижигч баясгалан. За бид гурийн тоглоом бол байцаалттай тоглоом. Үнэн үү үлгэрөө гэдэг тоглоом. Маш сонирхолтой. Баг зэрэг одоо мөрдөгчийн өнгө аястай детектив те энэ яг үнэн ярьж гинэ худлаа ярьж гинэ гэдгээ бид гурийн өмнө нэг үнэн, нэг худал тогтуу байгаа. Тэгээд энэ тогтуунаас сонгоод үлдсэн хоёр хүндээ тайлбарлаж өгнө. Үлдсэн хоёр оролцогч болвол бүх талаар асуултаа асууж дуусмагц. За үнэн эсвэл худлаа гэдгийг тааруулна. Ингээд бүгдээрээ тоглоомоо эхлүүлцгээе. Ширээгүй одоо суучих те. Бүгдээрээ. Тэгээд ер нь бол энэ бол нүүр тусан ярьцлага шүү дээ. Ойрхон сууж байгаад. За одоо ингээд эхлэе. Хадагтай нар төрүүлээд. За аль нэгийг сонгоно. Одоо таны тухай юм байгаа. Алийг сонгох уу? Дугаа онгоолгоод тэгээд уншиж өгнө. Тэгээд бит хоёр үнэн худлаа гэж хоёулангийн үзэх юм уу те? Үзээ те. Гэтэ аль нэгийг сонгох хэлж болно гэсэн те. Нэг нь үнэн, нэг нь худлаа. Ганцхныг сонгоно. Тэгээд бит хоёр таана үнэн эсвэл худлаа гэдгийг. Би шүхрээр ганцаараа өсөрч байсан. Би шүхрээр ганцаараа өсөрч байсан. Гав ганцаараа юу? Гав ганцаарах та тий? Хоёр байж байгаа шүхрээр өсөрч байсан тохиол байна уу? Нэг ярьжсэн санагдаад байна. Тийм үү? Асуулт та. Хизээ. Хэдэн жилийн өмнө? Нэлээд хэдэн жилийн өмнө. Би нэгсэлхэн салхинд хөөгдөд хатанд хавсрагдаад тэгээд чадарчихгүй юу энэ тэгээд би нэг ярьжсэн санагдаад их юм. Тийм үү? Тэ. Худлаа юу? Нэг тийм сэжүр ярьжсэн шүү. Орч ширээлдэг орч шоод асууя. Би онгоцноос айдаг уу, майдаг уу гэж ярьж байгаад нэг тэгчих нэг ярьжсэн. Надад бол худлаа юм санагдаад байна. Хэдэн онд? Яг хэдэн онд тэр юм бол. Гэхдээ яг боддоор явж исэн үү үгүй юу гэдэг нь би бол мэдэхгүй. Зүгээр. Ингээд би ингээд онгоцноос л айдаг уу. Би нэг юмнаас одоо ирээсэн гэж юу яадаг. Би бол онгоцноос өгтлээ айдаг байхгүй хамгийн гол нь. Тийм үү? Тэгээд нэг юм талхай болгоноос айдаггүй шүү. Тийм үү? Хит дараалаас очиж. Тэгэхээр ингээд жахаад боддоор ингээд тэр хамсараа тоглохгүй шүү. Галзуу уулган дээр хамц уу гэхээр боддоор ганцаараа ингээд одоо ингээд нөгөө детектив киноны цагдаа би мөрдөгч байсан бол хамгийн сайн мөрдөгч байна гэдэг үсэл чинь одоо ингээд гарч ирж шүү дээ. Одоо тэгээд асуух цаг шүү дээ. Яг мөрдөх боломж чинь. Үний юм уу худлаа юм уу? Гурван асуулт асуугаад 100 юм уу үйл юм уу? Хавар юм уу, намар юм уу? намар. Намар. Онгоцноос намар шүхрээр үсрээд ганцаарх. Тэр ер нь хавар барагтай бас ховор шүү. Салхихтэй шүү Монгол. Айгу ингээд томолцохоор үнэн юм шиг санагдав. Ховстой байх шүү бас. Яг Монголд юм уу хааны? Хаана яг хааны? Монголд. За удлаа да. Монголд намар онгоцноос шүхрээр хав ганцаараа арч Та нар үрсэн юм уу? итгэж гин үү? За хай. би бол үнэн гэж бодчихсон. Би худлаа гэж бодчих. За одоо өөрөөс нь асууя. Хариулт үнэн байсан уу худлаа байсан? Худлаа. Тэгтээ ганцаараа гэж хэлсэн шүү дээ. Йоо шүхүрчэнтэй хамт өсөрсөн. Яг бодлоодох юмас хийцэн юм байна. Ааха. Яа би тэгээд асуугаад байгаа байхгүй яг тэр өсөрсөн үү эсвэл өсөрхөөс айдаггүй гэсэн үү те? Харин тэр үед нь шүү дээ. Нэг юмнаас нөгөө өөрийнхөө бичлэг хийх гээд дорон ойртуулад ирсэн нөгөө тэр чинь хаашаа хамаагүй айгу хурдан нисчээр чинь дороо морон чинь бас бодолчих гээд дорооноо чаашаа. Тэгээ яг газар төхөөд ирэхээр жоохон айдас төрд юм лээ. Тэр чинь нөгөө шүхрнээс урдан гүггүй буцаад шүхэр нь урдаагч чирэгч гэдэг юм лээ ш. За одоо бид ээж. За
За. Одоо тэгээд би сая ялгчихж байгаа юм уу? Ядагч хоёул тий. Ядагч. Тий. Би бол ядсан. Би хотог хийсэн шүү дээ. За. Би чөлөөт бүхий улсын аврах шалгаруулалт тэмцээнд орж байсан. Үнэмшилтэй байна уу? Би штэ. За байцаа. Би билээ. Хэдэн онд? 9-р анги юм шиг санагджээ. 2002 он. 1 онд ч юм. Чи хэдэн оны хөлөө? Та хоёр чинь телевизээр миний насыг аны өмнө. Зиш 85 оных. Өнөө. Сандарсан. Энийг устгаараа хөөе гэж. Юу гэж насаа хэлж идэг гэдэг шиг. Өнөө. 85 оных гэхээр тэр үед 9-р анги гэхээр Тэгээ тэр нь ч л үнэ л дээ 9-р анги. Орж исэн. чөлөөт бүхий улсын аврах гэсэн. Тий, өсвөрийн улсын аврах гэсэн. Өсвөрийн улсын. Тэр харж байгаа нь эйгөө биш бас. Хамгийн сайн хийдэг мэх чинь юу? Би яг ингээд манай хүүгийн ах наацаа гэсэн баг. Бугуунаас нь аваад энэс татаад авсан. За, нэггүй хой худлаа гэж байгаа юм уу? Хоёул худлаа гэж бодож байгаа юм. Тий, худлаа. Үнэн. Яг 9-р ангид орж ирсэн. Тэгээд яг нэг ялаагүй л дээ. Тэгээд бол бас орж ирсэн бас. Заавал ярах албагүй би ялсан гэж бичээгөө. Орж ирсэн гэсэн. Өстө манай нутгийн зүг харуулж байгаа. Би ч хотын хөвгөлтэй. Баянгол дүр рүү харуулж байгаа маа гэдэг. Ямар ч гэсэн хувцас нь л өмсч юм байна тий. Тэр үеийн чинь зураг мураг байдгүй. Байхгүй баха. Тий. Одоо үлдэхгүй тийм. Тэг өмсгөлийн юу гэдэг? Өмс тэрко гэдэг штэ. Борцоо, тэрко. Тийм. Өмсөж байсан. Би тэр их шав гэдэг сургуульд бэлтгэл хийгээд бишсэн юм чинь. Үнэ. Одоо өөрөө ч ирэж. Яавал яг цэвэр ялсан тооцтой. Хой далаар нь штэ. Эсвэл оноогоор. Тэр одоо өөрөө тэрко. Юу гэдэг яриад дууссан одоо таны ээж. Хой ядагцсан. Одоо хоёроос өөрөө сонгож байгаа. Хоёроос өөрөө сонгож байгаа. Бит хоёр тааштай бодоорой. Жавхлан хоёр ихэр. Оо. Барайчтай тийм байхгүй. Үнэн. Өвөнд одоо цусан ихэр мэхэр орох уу? Тэр шууд ийд бодол гарч би бүр нэр ихэр болоо гэд. Та санаж нэг гарч ирээд алга болсон доо. Ямар лайваар уу? Жишээ. Жавхлан нэг ижлэхэн хүн байгаад ин яваад ин. Санахгүй юу? Санаж байна. Тийм үү? Аим шиг гинэ юм яа. Нэрээ хаяачс өөр хүн шиг байгаад идэх шүү дээ. Яг нэг хитэд кино тоглосон байсан шүү дээ. Тийм үү? Тэгээд Зодонтой хитэд кино тоглосон тий. Нөгөө ихрий чи ингэдэ. А? Нөгөө ихрий чи ингэдэ. Шаал өөр юм штэ. Баяслан гэдэг. Хаарч нэр нийж байгаа багт тулд юм байна. Хоёлаа нэг тааштай амар гэр бүлийнхаа нэг талд ороод. За ихрийнхаа нэрийг хэлчихдэг үл. А? Ихрийнхаа нэрийг хэлчих. Хин. Ихрич нэрийг. За ингээд нэг чухал биш штэ. шууд нүцэл байдлыг үнэхээр амар юм байна яг. Яг одоо битэрийг анх минь төрөхөд ээжээс төрөхөд бол яасан бэл их хатуу шүү гэд. Тэгээд нэг юм нуух. Тэг би танаа нэвтрүүлэг болсон юм үн хүндтэй. Тэгээд бас дэлхийд даяар одоо ингээд хүмүүс үздэг гэхээр одоо тэгээд манай аав ээж минь загсан юм л да. Юу яагаад. Энэ тоглоом биш шүү. Морин жил одоо ингээд нэг морин жил хүлээл ингээд задлах хэвээр хэлэх хэвээр. Тэгээ би өнөөдөр ингээд хэлж дээ.
Тэгээд энэ артлаар ороод ирдэ. Удаа тэ энэ удаа шүү дээ. Үнэн шүү дээ. Хөдөө байгаа. Жахагийн нөгөө ихэр нь ер нь аватар шүү дээ. Энэ тоглоом мэтлүүд ажиллаа хэдий гэх юм. Жахач ерөөс өөрөө аватар төрсөн шүү дээ. Тэ? За би бол худлаа гэж бодож байна. Би бол шүү дээ уг хүнийг шүү дээ 20 дугаар зуунаас эхэлж мэдхийн хувьд Өнгөрсөн зууны уйсан ном шиг мэдхийн хувьд худлаа л гэж бодож байна. За тэгэхээр би хэлэх үү? Энд хоёр жавхлан байдаг нүнэ. Нүн. Яадаг вэ гэхээр нэг жавхлан нь бол айхтар сахилгагүй жавхлан. Сая дурддаг их сургуулиас хөөгч эхэлжсэн тэр жавхлан. Ацнуудаа гэж орилж идэг жавхлан. Болохгүй ааштай гэж ташуурч идэг жавхлан. Тэ? Нөгөө тал нь бол амар гоё дуулаал. Илэг дэвсээл. Ус ихрлэг гişүн болоод. Ямар ч бод. өчигдөр магчаана одоо. Хоёр гэрэн байна. Тэгэхээр би хоёр ихэр байгаа шүү дээ. Үнэхээр амар юм байна. Аль жавхлангаа харин уртаа барих уу гэдгээ л одоо би сурах хэрэгтэй бол таар чи суусч. Хүн чинь тэгж л амьдрал юм шүү. За үнэхээр гайхалтай байна. Баярлалаа. Өсвас тэглүү чадлаа шиг үү. Нийлж байгаад бол баллах чинь тоо ямар амар хүмүүс вэ. Аватар гэх нэрээ чи аватар юм болов. За баярлалаа өнөөдөр бидэнтэй авч явах байсан юм байна.